нэгт би бинээсээ суралцах хэвээр манайх айгүй том калчуртай no shaming no bully гэсэн калчуртай. Нэгний дээрлэхгүй нэгнийгээ одоо доог тохойж чивтэр байдалд оруулахгүй гэдэг. Энэ бол миний бас нэг хувийн нэг тийм тулс юмтай холбоотой тэрийг бас ярьж бодлоо. Одоо үтингийн дээрлэхэлтийг би бас өөрөө тойлж өсөж исэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар үтингийн дээрлэхэлт явахгүй шүү гэдгийг актем дээр бүр айгүй тийм хүчтэй би жоохон хамгийн түрүүнд л миний амнаас гардаг юм хэл та. Манай актем хамгийн том дүрм. А тэр шейминг гэдэг те одоо тэр чивтэр байдалд оруулна гэдэг нь юугаараа илэрч болохыг ингээд бүр зааж өгдөө. Тэгэхээр нөгөө нэг нь гараа өргөөд те англи хэлээр нэг буруу үг хэлчлээ гэж бодоход тэрийг энийг ч өөрөө чивтэр байдалд оруулж байгаа. Өөрөө дээрлэхэлт явагдаад эхэлж байгаа. Магадгүй академиасаа тараад хичээлэн тараад за харьцаах уу хаашаа харих уу гэж чинь нэг нь ойрхон амьдраад нэг нь аягүй хоол амьдрч ивэл хүү чи тийм холоос ирд юм уу гэж хэлэх чи өөрөө нэгэн бодлын шейминг явагдаад эхэлж байгаа гэд тэрэндээс нь эхлүүлээ заадаг гэх юм уу.